За сайн байцгаана. Олон нийтэд мэдээлэл өгөх зорилгоор парламентын ардчил гэдэг ийм ярилцлагын нэвтрүүлгийг эхэлж байна. Эрхчлөөг эрхэмлэв. За өдрийн мэнд ажил сайн байцгаана. Өдрийн мэнд. Сонин сайхан юу вэ? Эхний ээлж чуулган яаж вэ? Ямар шүү вэ? Гэхдээ ер нь бол бас нэлээд их шин зүйлүүдтэй нүүр тулаад явж байна. За бэмсрэн гишүүнэр Одоо айгүй олон ажил хэсэгт орсон. Сайн дурын орсонж байна. Одоо урлагийн даргын захирамжаар орсонж байна. Бараг 10-аад ажил хэсэгт орсон. Бас их завгүй байгаа. энэ ажлын хэсэг чухал байна. Энэ хуулийн дээр илүү нэг оролцоотой явчих гэсэн гэж одоо анхаарч байгаа нь аль нь вэ? Одоо энэ нэг эрх мэдлийн төвлөрлийг яаж бид нэр бууруулах хэрэгтэй юм? Яаж одоо орон нутагт нь за тэр суманд нь яаж тэр эрх мэдлийн өгөх хэрэгтэй гэдэг дээр л бас илүү төвлөрж ажилламаар санагдаж байна. Томилгооны эрх мэдлийг, боловсон хүчний эрх мэдлийг ер нь орон нутагт шийддэг юм зүйлдэ байхгүй болчихсон шүү дээ. Одоо 20 хэдэн аймаг сумд 20 гаруй айгинтлаг ажиллаж байгаа нь 2-3-аас бус нь бүгд дээрээс Улаанбаатараас асуудал шийддэг ийм л болж. Орон нутаг аймаг сум өөрийгөө засаглах чадваргүй гэж өнгөрсөн хугацаанд эрх баригчид үзэж бодлого хэрэгжүүлж эхэлж орон нутагт тэнэг хүмүүс амьдардаг, Улаанбаатарт хамаг ухаантай хүмүүс нь амьдардаг, Улаанбаатарын энэ цагаан байрнаас бүгдийг удирдахлаар улс орон сайхан хөгждөг гэдэг философи суурьтай өнгөрсөн хугацаанд хөгжиж ирсний гороор энэ эрх мэдлийг дагаад мөнгө санхүү, энэ эрх мэдлийг дагаад энэ Улаанбаатарын төгжрөл, Улаанбаатарын тулгымдсан асуудал гэдэг чинь ийм л зүйл болоод хувирчихжээ. Олон нийт бол ямар шүүмжлэл ерөөхдөө гулгаж орж ийнэ вэ гэхээр 126 болооч нэмэр алга. 126 байгаад нэмэр алга 76 яг л ингээл 90 нэмэр алга гэдэг ийм үнэлт өгнөлтүүд байна. Энэ дээр та юу гэх юм? Үндсэндээ сэтгэл дундуур байгаа байдал нь хамтарсан засгаас болж бас хүмүүс сэтгэл дундуур байдал бас гаргаад ах шиг санагдаад байгаа. Чи юу гэж бодож чинь тэр хүмүүстэй санал өгөө. За окей, энэ 4 жилд бид нэр тэрний 14 том төслөө хөтлөх гээд үзье. Хэрвээ энэ болохгүй байх юм бол тэрний цаана бол бид нар үнэхээр яг өөрсдөө үзэл баримтлалынхаа талд зогсоод бас явдаг. Тэр зүйлээ яаж гаргаж ирэх үү гэдэг бол ялангуяа хүн нам орчсон нам хоёрын хувьд бол том сорилт болж гарч ирэх байх гэж хараад байгаа. Ард түмний одоо ингээд сонголтоор гараад ирсэн парламент барууны нам, зүүнний нам, төрн цонхон байх ёстой, татвар нь байгаа ёстой гэдэг. За татвар байж болно, төрн том байж болно, энийг нийгэмдээ зарцуулах ёстой гэдгийг бодолтой энэ ийм ялгаатай байр суурьтай намууд нэг одоо энэ хонд руу аваачаад халуун ус хүрт ус өрийг холиод ичгэл бүлөө ослоо болчихно. Улсын их хурл дахь ардчилсан намын бүлэг үзүүлж байна. Бид хорондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Парламентийн ардчлал